та бүгдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Өөр тарианы таримлын сортууд өөр үйлдвэрлэл сэдвээр уран газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Гишиг Жаргал Минийг танилцуулах болно. За манай хүрээлэн сүүлийн жилүүдэд болон одоо шинэ сорт гаргах За манай хүрээлэн шинэ сорт гаргах нутагшуулагч чиглэлээр 60 жилийн туршлагатай мөн энэ хугацаанд өөр тарианы нийт 100 гаруй сортуудын үр бий болгож өрийн тариаланд 40 гаруй хувийг одоо тариалагдаж байгаа энэ түүхэн туршлагатай хүрээлэн юм аа. За буудаан элийн төр үйлдвэрлэлийг ганцаарчилсан болон бууны сонголтын аргаар бий болгож байна. За бид бол ихэвчлэн ганцаарчилсан сонголтын аргыг хэрэглэж одоо элит болон супер элит үйлдвэрлэдэг. За энэхүү элит болон супер элит үрийг үйлдвэрлэхэд 5-аас 6 жилийн хугацаанд үйлдвэрлэн одоо тариаламжид та бүхэндээ үйлдвэрлэлд нэвтрүүлэн өржүүлж байна. За ингээд манай хүрээлэнгээс бүтээсэн шинэ сортуудын онцлог өрийн нөөцийн талаар та бүхэндээ мэдээлэл хүргэе. За дархан 131 сорт нь эрт тустай сорт. За энэхүү сортын дундаж ургац 26.4 центнер гаруй ургацтай. За мөн ган халуун тэсвэртэй ийм онцлог шин чанартай сорт байна. За мөн энэхүү сортыг өндөрлөг уулын бүсэд тариалахад тохиромжтой сорт байна. За дархан 131 сортын супер элитээр 8.9 тонн өрийн нөөцтэй байна. За дархан 160 сорт энэхүү сорт нь бол эрт тустай сорт. За энэхүү сортын дундаж ургац 22.2 центнер гаруй ургацтай. Уучлаарай, слайд нь гүйхгүй байх шиг байна шүү. Дархан 160 сорт. Хоёр дээрээ л байгаад байна. Энэ дээр 160-ыг харагдах юм. Нэг шеэрээ буцааж агаад эргээд явах уу? Шеэрлэхөө тэгэхээр гүйх юм болоо. Одоо бол яг 2 дугаар слайд дээрээ тогтоод байгаа дээ. Яа. За хараад. Тэгвэл юу? За хэлчихөө. За. Одоо яаж вэ? За одоо гүйж байна. За дархан 160 сорт энэ дархан 160 сорт нь эрт болцтой. За дундаж ургац нь 22.2 центнер гаруй ургацтай. За мөн ган халуун тэсвэртэй чанар сортой ийм онцлогтой сорт байна. За энэхүү сорт нь өндөрлөг уулын бүсэд тариалахад тохиромжтой сорт байна. За дархан 160 сортын супер элит төр 3.4 тонн, элит төр 20 тонны өрийн нөөцтэй байна. За дархан 166 сорт нь дунд ургацтай, дундаж ургац нь 25.9 центнер гаруй ургацтай, мөн тогтвортой, ариун ургацтай, халах гурилын чанар сайртай ийм онцлогтой сорт байна. За дархан 166 сортын одоо тариалахад тохиромжтой бүс нь төв болон тал хэрийн бүс байна. За энэхүү сортын супер элит төр 5.9 тонн өрийн нөөцтэй байна. За дархан 193 сорт дунд ургацтай сорт. За 2020 онд бүртгэсэн ийм шинэ сорт байна. За мөн дундаж ургац нь 21.1 центнер га. За энэхүү сорт нь бол одоо ургацын чадвах сайтай ийм онцлог шин чанартай. За мөн одоо тариалангийн бүх бүсэд тариалахад тохиромжтой ийм сорт байна. За энэхүү сортын супер элит төр 5.8 тонны одоо өрийн нөөцтэй байна. За дархан 144 сорт дунд оройн болцтой сорт. Дархан 144 сорт бол манай тариалангийн одоо 30 гаруй хувьд бол тариалагдж байгаа юм сорт байгаа. За мөн одоо энэхүү сортын дундаж ургац нь 21.9 центнер га ургацтай. За мөн одоо энэхүү сорт нь ган тэсвэртэй, чанар сайтай ийм одоо онцлог шин чанартай сорт байна. За дархан 144 сортыг тариалангийн төвийн бүсэд тариалахад ийм тохиромжтой сорт байна. За энэхүү сортын элит төр 400 тонн өрийн нөөцтэй байгаа. Дархан 181 сорт дунд оройн болцтой сорт. За энэхүү сорт нь бол дундаж ургац нь 21.8 центнер гаруй ургацтай, мөн ариун ургацтай, биохим технологийн чанар өндөртэй энэ сорт байгаа. За энэхүү сортыг бол тариалангийн төвийн бүсэд тариалахад тохиромжтой ийм сорт байна. За мөн одоо 2020 онд бүртгэсэн ийм шинэ сорт байна. За энэхүү сортын супер элит төр 2 тонн өрийн нөөцтэй байгаа. За
Мөн одоо хатуу будаан сондөр сортын одоо элэг дүүрийг үйлдвэрлэдэг. За энэхүү сорт нь бол эрт болцтой дундаж ургацсан 18.4 центнер-гагийн ургацтай юм сорт байна. За энэхүү сорт нь бол одоо мөн тоост хараа өвчин тэсвэртэй, өрийн асралт болон налалт ган тэсвэртэй юм сорт байгаа. За энэхүү сорт нь 2014 онд нутагсан. За мөн одоо супер элит өрийн одоо нөөцөөл 1.9 тонн байна. За мөн одоо дээр хэлсэнчлэн бид бол Авиан бол одоо олон сортууд одоо бий болгосон байгаа. Өнөөдөр бол одоо өрийн нөөцтэй сортуудыг тариалж та бүхэнд танилцуулж байгаа. За энэхүү сортын дундаж ургац нь бол 32.1 центнер-га дунд утастай юм сорт байна. За мөн онцлог шинж нь одоо налалт болон ган тэсвэртэй ургацын чадвар өндөртэй юм сорт байна. За энэхүү сортын өрийн нөөц нь 30 тонн байгаа. За мөн тэжээлийн таримлын одоо сорт буюу одоо тэжээлийн вандын баялаг сорт байна. За баялаг сорт нь бол мөн одоо дундын бостой сорт. За өрийн ургац нь бол 22-оос 25 центнер-гагийн ургацтай юм сорт байна. За энэхүү сортны одоо онцлог шинж нь ногоон мас болон өрийн өндөр ургацтай одоо уургийн агуулмж өндөртэй мөн таримлын сэлгээнд ашиглах мөн одоо хөрсний үржил шинийг сайжруулдаг ийм онцлог шинж чанартай сорт байна. За энэхүү сортын өрийн нөөц нь 20 тонн элэг дүүр байгаа. За ингээд Монголын тариаланч үндэсний холбоотой хамтран ажиллах саналын талаар та бүхэндээ танилцуулъя. Энэ нь бол туршлага судалгааны чиглэл мөн зөвлөх үйлчлэгийн гэсэн хоёр үндсэн чиглэлтэй. За туршилт судалгааны чиглэлээр үр тарианы одоо эколог үйлдвэрлэлийн сорт судалгааг газар тариалангийн одоо 2-оос 3 аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэх. За энэ нь бол бүсчлэр байгаа. Өндөрлөг уулын бүсчлээс нэг төвийн бүсээс нэг гэсэн хоёр бүсээс сонгогдсон одоо аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана. За дээрх судалгаа одоо сонгогдсон аж ахуйн нэгждэр бол тариаланчдыг хамруулсан одоо 8 сард сургалт зохион байгуулах, за мөн одоо тарилтаас эхлээд хөрсний үржил шинэн дээж, за урмал ургалтын үеийн арчилгааны одоо зөвлөгөө, хураалтын үеийн зөвлөгөө гэх мэтээр хамтран ажиллах болно. За мөн зөвлөх үйлчлэгээний чиглэлээр бол мөн одоо хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгжтэйгээ одоо хамтран үр үржүүлэх гэрээ байгуулан ажиллах, за мөн одоо борлуулах одоо хүртэл одоо юм дээр хамтран ажиллана. За мөн одоо үр тарианы үр үржүүлэх энэ аж ахуйн одоо тусгай эрхтэй 2-оос 3 аж ахуйн нэгжид мөн үрийг үржүүлнэ, технологийн зөвлөгөө өгөн хамтран ажиллана.